Модуль 3, сэдв 3.1. Ажил мэргэжлийн мэдээллийн сангийн тухай. Австралид сүүлийн үед гарсан томоохон санаачлал бол бүх австралчуудад вебд суурилсан ажил мэргэжлийн эрэл хайгуул мэдээллийн зохицуулалтыг үзүүлэх зорилготой үндэсний карьерийн мэдээллийн системийг байгуулсан явдал юм а. Энэ нь холбооны болон мужи улсын засгийн газар өмнө нь мужууд ажил мэргэжлийн талаарх мэдээллийг хүрэхэд огтөөр арга барилыг баримталдаг байсан бусад олон түншүүдийн хооронд томоохон хамтын ажиллагаа юм а. Системийн хөгжлийн зардлыг холбооны засгийн газар, урсгал зардлыг нь холбооны засгийн газар болон мужи улсууд нь хувааж хариуцдаг байна. Энэхүү систем нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, цалингийн талаарх бүс нутгийн мэдээллийг багтаасан боловсрол, сургалтын боломж, ажил мэргэжлийн талаарх мэдээллийг агуулдаг. Энэ нь мөн хэрэглэгчдэд өөрсдийн сонирхол чадварыг үнэлж, боломжит ажил мэргэжлийн нийцлийг харах боломжийг багтаасан болно. Британи дэх Лорен дээрхт дуудлагын төвүүд болон насан туршидын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох хэрэгцээг хангах өндөр түвшний инновац юм. Энэ нь 1998 онд ашиглалтанд орсон түүний гол цөм нь дуудлагын төвийн технологид суурилсан байна. Англид 2 дуудлагын төв, Умард Ирландд 1, Шотланд, Уэльст жижиг төвүүд байдаг. Үүний гол зорилго нь насан туршидад цаашдын боловсрол, сургалтын боломжуудыг олж авахт нь туслах үн төлбөргүй зөвлөгөө өгөх явдал юм а. Үйл ажиллагааны арга нь 30 минутын хувийн ярилцлагад үндэслэн уламжлалт аргуудаас эрс ялгаатай бөгөөд үйлчлүүлэгчдээс ажил мэргэжлийн чиг баримжаа олгох тусгай төвд цаг товлох шаардлагатай болдог. Дуудлагын төвийн тусламжийн шугамуд жилийн 365 өдөр 8-аас 22 цагийн хооронд ажилладаг. Энэ нь уг үйлчлэгийг стандарт ажлын цагаас бусад хугацаанд ашиглах боломжтой болгож, хоригдлууд, тодорхой оршин суух газаргүй хүмүүс, гадаад оюутнууд, тусгаарлагдсан орогнол хүсэгчид зэрэг бүлгүүдэд хялбархан хандах боломжтой болгодог. Нэгдснээсээ хойш 5 сая гаруй хүн Лорен дээрхт рүү залгасан байна. Дуудлагын төвүүдэд мэдээллийн зөвлөхүүд ажилладаг бөгөөд тэдгээр нь анхны холбоо барихад үндсэн мэдээллийн лавлгааг хариуцдаг. Сургалтын зөвлөхүүд гэгддэг дараагийн түвшний ажилтнууд нь үндсэн мэдээллээс илүү хэрэгцээ бүхий хүмүүсийн лавлгааг хариуцдаг. Насан туршийн боловсролын зөвлөхүүд гэгдэх 3 дахь түвшний ажилтнууд илүү төвөгтэй асуултууд болон тусламжийн хүсэлтийг хариуцдаг. Мэдээллийн зөвлөхийн дуудлага дунджаар 3.5 минут. Сургалтын зөвлөхийн дуудлага нь дунджаар 8.5 минут. Насан туршийн боловсролын зөвлөхийн дуудлага дунджаар 16 минут үргэлжилнэ. Насан туршийн боловсролын зөвлөхүүдийн үйлчлэгээний эрэлт хэрэгцээ нь өндөр байдаг ажээ. Бүх ажилтнууд бүх түвшний 600 мянга орчим боловсрол, сургалтын талаарх мэдээллийн захим сан болон бусад олон төрлийн хэвлэмэл мэдээллийн санг ашиглах боломжтой. Онлайн мэдээллийн санд шууд хаягаар хандах боломжтой бөгөөд сар бүр шинжлэгддэг. Онлайн онцлогооны багцыг веб сайтын нэг хэсэг болгон ажил мэргэжлийн сонирхол сонголтыг гүйцэтгэхэд ашиглаж болно. Энэ сайт 2000 онд нэгдснээс хойш 10 сая гаруй хандлт авсан байна. Мэдээллийн менежмент, мэдээллийн сан. Ажил мэргэжлийн зөвлөхийн мэдээллийн менежмент нь ажил мэргэжлийн чиг баримжаа болон зөвлөгөө өгөх үйл явцад ашиглагддаг. Мэдээллийг системтэйгээр цуглуулах, зохион байгуулах, боловсруулах, хадгалах, түгээх үйл ажиллагааг хэлнэ. Энэ нь ажил хайгчдад болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд чиглэсэн мэдээллийг үр ашигтай, хүртээмжтэй байлгах зорилготой. Энэ үйл ажиллагаа нь дараах үндсэн чиглэлүүдийг хамардаг. Нэгт нь мэдээллийн их үүсвэрүүдийн судалгаа нь ажил мэргэжлийн чиг баримжааны талаарх олон улсын болон үндэсний түвшний их сурвалжуудыг шинжлэх. Хоёрт нь мэдээллийн системчлэх. Ажил мэргэжлийн чиг баримжаа зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн мэдээллийг бүтцэлсэн байдлаар зохион байгуулах. Гуравт нь түгээл ба хүртээмжийг сайжруулах. Хэрэглэгчдэд мэдээллийг түргэн шуурхай хүргэх арга замуудыг хөгжүүлэх. Тухайлбал захин платформуд ашиглах. Дөрөвт нь мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийг хамгаалах, нууцлалыг хангах. Мэдээллийн их үүсвэрүүдийн судалгаа нь ажил мэргэжлийн чиг баримжаа болон зөвлөгөө өгөх үйл явцад ашиглагддаг мэдээллийг цуглуулах, шинжлэх, үнэлэх үйл явц юм а. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээллийн менежмент нь хөдөлмөрийн зах зээл, эдийн засгийн нөхцөл байдал,
мэргэжил боловсрал эзэмших боломжууд, ажил олгогчийн шаардлага, ур чадварын хэрэгцээ, тухайн салбарын хөгжлийн чиг хандлага зэрэг мэдээллийн төрөл хүрээг тодорхойлно. Мөн албан ёсны мэдээллийн их сурвалжуудыг тодорхойлох, тэдгээр их сурвалжийн тайлан, ном, гарын авлага, захим их сурвалжууд дээрх мэдээллийг цуглуулах, мэдээллийн үнэн зөв, найдвартай байдлыг шалгаж мэдээллийг үнэлнэ. Харин дээрх мэдээллийн өгөгдлийн сан эсвэл захимд системд оруулах шаардлагатай. Ажил мэргэжлийн зөвлөх нь мэдээллийн их үүсвэрүүдийн судалгааг хийж, мэдээлэл цуглуулсны дараа мэдээллийг системчлэнэ. Мэдээллийг системчлэх гэдэг нь цуглуулсан мэдээллийг бүтцэлсэн байдлаар зохион байгуулж, түгээмэл хэрэглэх боломжтой болгох үйл явц юм а. Энэ нь ажил мэргэжлийн зөвлөх үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийн бодлого боловсруулах болон боловсролын системд ашиглахад чухал үүрэгтэй. Мэдээллийг системчлэх үе шат. Мэдээллийг ангилах гэдэг нь тухайн мэдээллийг хөдөлмөрийн зах зээлийн ажил олгогчийн шаардлага, боловсролын салбарт суралцах боломжуудын мэдээлэл гэх мэт төрөлжүүлэх явдал юм а. Жишээ нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад ажилгүй иргэнд гэх мэт төрөл бүрийн зорилттой бүлгийн онцлог хэрэгцээгээр нь томьёолох, газар зүйн байрлалын хувьд Улаанбаатар хот орон нутаг бүсээр ангилдаг. Нэгт нь мэдээллийг стандартчлах. Мэдээллийг стандарт форматад оруулах, жишээ нь эдийн засгийн салбаруудын ангилал, ажил мэргэжлийн ангилал нь ISO код. Хүснэгтийн талбаруудын тайлбар нь нэгт нь дугаар, хүснэгтийн мэдээллийн дугаарлалт. Хоёрт нь ажил мэргэжлийн нэр, тухайн ажил мэргэжлийн албан ёсны нэр. Гуравт нь ангиллалын код, ажил мэргэжлийг тодорхойлох дугаар эсвэл код. Дөрөвт нь тодорхойлолт буюу зорилго, ажил мэргэжлийн үндсэн зорилгыг тайлбарласан товч бичвэр. Тавт нь үндсэн үүрэг хариуцлага, ажил мэргэжлийн гол үүрэг хариуцлагуудын жагсаалт. Зургаат нь шаардлагатай ур чадвар, ажил шаардлагадах ур чадварын жагсаалт, жишээ нь техникийн ур чадвар, харилцааны чадвар гэх мэт. Долоот нь боловсролын түвшин, шаардлагатай боловсролын зэрэг, магистр, бакалавр, мэргэжлийн үнэлэх гэх мэт. 8-т нь туршлага, ажил мэргэжилд шаардлагадах ажлын туршлагын жил. 9-т нь төрөл, ажил мэргэжлийн ажлын цагийн төрөл, бүтэн цагийн, хагас цагийн, гэрээт гэх мэт. Өгөгдлийг нэгтгэхэд ашиглах кодчлол болон хэмжүүрийг тогтоох, нэгдсэн маягт батлах гэх мэт. Хоёрт нь мэдээллийн сан үүсгэх, өгөгдлийн сан байгуулах, мэдээллийг хадгалах, боловсруулах, хайх боломжтой мэдээллийн сан үүсгэх. Жишээ нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээллийн нэгдсэн сан. Энэ нь зөвлөгөө мэдээлэл өгөхөд шаардлагатай мэдээллийг агуулсан байх. Цахим платформ ашиглах, вебсайт, аппликейшн, дотоод мэдээллийн систем ашиглан хэрэглэгчдэд хүргэх. Холбоос үүсгэх гэдэг нь ажил мэргэжлийн зөвлөх үйлчилгээ, сургалтын төвүүд, хөдөлмөр, боловсролын байгууллагуудыг нэгтгэсэн платформыг бий болгох. Хэрэглэгчдэд зориулсан хэрэглээний хэрэгслийг хөгжүүлэх. Хайлт хийхэд хялбар интерфейс боловсруулах. Мэдээллийг виртуал хэлбэрээр харуулах, график, диаграм, газрын зураг гэх мэт. Мэдээллийг хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлэн боловсруулсан тайлан гаргах. Мэдээллийг шинжлэх. Мэдээллийн үнэн зөв байдлыг хангахын тулд тогтмол шинжлэх. Хуучирсан, хамааралгүй мэдээллийг устгах. Өгөгдлийн их үүсвэрүүдийн шинжилттэй уялдан өөрчлөлт хийх. Мэдээллийг системчлэх нь ажил хайгч, ажил олгогч зөвлөхүүд мэдээлэлд хялбар шуурхай хандах боломж, бодлого хэрэгжүүлэх түвшинд шийдвэр гаргах үйл явцыг дэмжих, боловсрол, хөдөлмөр эрхлэлт холбогдох бусад салбаруудын уялдаа холбоог сайжруулах ач холбогдолтой юм а. Энэхүү үйл явц нь ажил мэргэжлийн чиг баримжаа болон хөдөлмөрийн зөвлөх үйлчилгээг үр ашигтай болгох суурь болж өгдөг. Бүрэлдэхүүн хэсэг, мэдээллийн менежмент. Ажил мэргэжлийн зөвлөхийн мэдээллийн сан. Ажил мэргэжлийн зөвлөхийн мэдээллийн сан нь ажил хайгчид, сурагчид болон хөдөлмөр эрхлэгчдэд зориулан ажил мэргэжлийн чиг баримжаа, сургалтын боломж, хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал зэрэгт хамаарах мэдээллийг хадгалж, удирдах, түгээдэг систем юм а. Энэ нь ажил мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үр дүнтэй, хүртээмжтэй болгоход ашиглагддаг. Мэдээллийн санд багтах үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд нь нэгдүгээрт нь хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, ажил олгогчдын эрэлт хэрэгцээ, ур чадварын шаардлага, ажлын байрны хэтийн төлөв, ажиллах хүчний эрэлт нийлүүлэлт, мэргэжлийн чиг баримжааны мэдээлэл нь мэргэжлийн ангилал тодорхойлтууд, ажлын байрны үүрэг хариуцлага шаардлагууд, карьерийн замнал, ахиж дэвших боломж. Гуравт нь боловсрол сургалтын мэдээлэл нь ихтэй сургуулиуд, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагууд, сургалтын төвүүдийн мэдээлэл, сургалтын чиглэл, хөтөлбөр, төлбөр, элсэлтийн шаардлага, тэтгэлэг, дадлаг хийх боломжууд.
Дөрөвт нь ажил хайгчийн мэдээлэл. Зөвлөгөө хүсэгчдийн ур чадвар, боловсролын түвшин, ажлын туршлага, зорилго, сонирхол, карьерийн төлөвлөгөө. Тавт нь ажил олгогчдын мэдээлэл, ажлын байрны зарууд, шаардлага, нөхцлүүд, байгууллагын танилцуулга, холбоо барих мэдээлэл. Зургаат нь хэрэглэгдэхүүний сан, карьер төлөвлөлтийн гарын авлага, зөвлөгөөний материал, тестийн сан, CV, анкет бэлтгэх загварууд, зөвлөмжүүд. Мэдээллийн сангийн онцлог хэрэглэгчдэд ээлтэй бүх мэдээллийг нэгтгэсэн бусад системтэй уялдаа холбоотой хөдөлмөрийн зах зээлийн эрэлт чиг хандлага, ажлын байрны шаардлагад нийцүүлэн тогтмол шинжлэгддэг байх шаардлагатай. Мэдээллийн сан нь ажил мэргэжлийн зөвлөхүүд нь үнэн зөв мэдээлэлд суурилсан зөвлөгөө өгч, ажил хайгчдын шийдвэр гаргалтыг дэмжснээр зөвлөгөөний чанар сайжирч хөдөлмөр эрхлэлтийн түвшин нэмэгдэнэ. Мөн хөдөлмөрийн зах зээлд оролцогч талуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн цахим системээс үйлчилгээ авах хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд хялбар хүртээмжтэй болох, бодлого боловсруулагчид хөдөлмөрийн зах зээлийн талаар судалгаа хийхэд дэмжлэг болох ач холбогдолтой. Энэхүү мэдээллийн сан нь ажил мэргэжлийн зөвлөх үйлчилгээг илүү үр дүнтэй, хүртээмжтэй болгох чухал хэрэгсэл юм а.